Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 долгион дээр яг одоо хүүхдүүдээ онтуулчаад магадгүй хүүхдүүдээс хол байгаа эрхэм хүндэт томчуу та бүхний энэ үеийн амрыг дахин ирж мэдчилж байна. Өнөөдөр 2025 оны 10 сарын 1-ний өдрийн лав гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд онтлаа. Одоо бидний цаг. Өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Уугна Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зохиолчоор Очрот ажиллаж байгаа. Тийм ээ. За, чимэнд. Өчимэндээ. Зохиолчор гэж энэ ч өнөөдөр загталтай өдөр шүү дээ, тий? Тийм шүү дээ. Тий. За өнөөдөр загталтай өдөр. Лав гараг үрт бит хоёр сонсогчдоос ирүүлсэн загтлуудыг уншаад тухайн сэдвэрээр ярилцаж санал бодлыг хуваалцахыг зорддог. Дээрээс нь утастай. Яг энэ сэдвийн хүрээнд бас магадгүй гой дурсамжуудаа, хөгтөө факттай явдлуудаа ч юм уу те яриад хуваалцах ийм гоё зоригтой сонсогч байгаа бол бас хүлээж авахд бэлэн байна бит хоёр. За ингээд бидэнд ирж байгаа энэ загтал ер нь бол өдрөөс өдөрт ингээд нэмэгдээд л байгаа тий. Яг зөвхөн ингээд сэдвийнх нь хүрээнд агуулгын хувьд ингээд ангилж үзэл ижил санаа, ижил мэдрэмж агуулж байгаа бол нэг төрөлд оруулж төрөлжүүлдэг ч юм уу ингэж хүрэж байгаа юм шүү. За ингээд өнөөдрийн төрөлжүүлсэн сэдв бол маш удаан хүлээж сэтгэлдээ хадгалж хүсэж тэмүүлж явсан тэрл дотн мөч бодит болсон үеийн тухай загтлууд. Хүсэж мөрөөдөж тээж явж чинь бодиттой болчихсон тий. Таалагддаг хүнээ олон жилийн турш. Нэг бол өөрийн болгосон, нэг бол мэдрээд авсан тий. Ийм тохиолдлуудын талаарх загтлууд байх нэ. За ингээд хайрлсан, дурлсан хүнтэйгээ олон жил мөрөөдөн хүсэн хүлээсэн харилцаа нэг л өдөр биелээ болж бодит амьдрал тохиосон тэрхэн гой гайхалтай мөчийн тухай үнэн сэтгэлийн түүхүүдийг хамтдаа сонсох нэ. Та ч гэсэн өөрт тохиолдсон хачирхалтай, сонирхолтой, мартагдчихгүй мөчөө бидэнтэй хуваалцахыг хүсвэл Ариун бэлэг MJ радио Zig.com гэсэн хаягаар захидал илгээгээрэй. За. Ирэх лав гарагт чинь бид нар өөр сэдв сонгосон байгаа тий. За, тийш дээ. Ирэх лав гарагийнхаа сэдвийг хэлчихье. Бас тэрний хүрээнд захидал явуулах хүсэлтэй хүн байвал явуулвал амар тийм ээ. Ирэх лав гарагт анхны шөнийн тухай захидлууд орох юм байна. За болж байна тий. За зарим хүмүүс нөгөө нэг захидлаа явуулчаад уншигдахгүй байна гэд аваагүй бахтаа гэж бодоод иж магадгүй. Тий. Гэтэ төрөлжүүлээд бид нар яа ингээд тухайд нь магадгүй яг ижил төстэй захидлууд байх юм бол тэдний одоо хүлээх маягтай ч юм уу те ингэж яагаад багцлаад ингэж хүргэж байгаа болохоор явуулсан даруудаа бичсэнгөө уншсангүй гэж бас бити гомдорой. Бити гайхаарай. Яг зөв. Тэгэхээр эх 7 хоногт анхны шөнийн тухай захидлууд орох учраас өөрийн анхны шөнийн ариун нандан, сонин содон эсвэл хөгжилтэй нэг тийм фаны тим түүхүүдээ мартагдчихгүй л үйл явдал шүү дээ угаасаа тий. Тэнтэй хуваалцахаараа л захидлаа илгээх боломжтой шүү. За эхний захидлаа унших уу. За би өргөхөө эхний захидлыг. За тий. За. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Би өөрийнхөө анхны хайрын тухай сайхан дурсамжаа хуваалцах гэсэн юм. Анх оюутан болоод ангийнхантайгаа танилцахад би анх тэр охиныг олж харсан. Заваргал анхны харцаар дурлсан байхаа. Тэр хотын царайлаг, сайхан биетэй үнэхээр гоё охин байлаа. Харин би хөдөөнөөс оюутан болсон болохоор намайг тоохгүй гэж би өөрийгөө дотор их голдог байлаа. Он жилүүд өнгөрч би нууцхан хайрласаар л байлаа. Хэдий нэг ангич гисэн тийм ч дотн биш. Тэр хотын хогтуудтай нээлдэг бусад оюутнуудтайгаа бараг л ярьдаг. Харин хөвгүүд нь хот хөдөө ялгаагүй хоорондоо нийлээл PC тоглоод хаяа пив уун. Лекц орох үрд би заавал тэрнийг орсноос хойш ордог байсан. Лекцийн том танхимд тэрнийг харах боломж хамгийн гоё суудлыг сонгох гэж л дээ. Түүний минь инээмсэглэл зөөлөн аашцсан надад юр бусын мэдрэмж төрүүлдэг байлаа. Өдөр болгон хичээлдээ яарч өнөөдөр ямар хувцас өмссөн бол биенийхээ галбирыг яаж гаргасан бол бариу хувцас өмссөн болов хөхн ялгүй цухуулсан задгай цамц өмссөн болов гэх зэрэгээр төсөөлж боддог байлаа. Харин оройдоо түүнийгээ бодон ямарч мөрөөдөн суун заримдаа шүн бүр тэрнийгээ бодон заримдаа нойтон зүүдэлнэ. Ерөнхийдөө нэг хүнийг бодсоор байгаад бараг л дахин шүтэж байлаа. Гэхдээ хайраа илчлэх зориг хүрэлгүй 3 дугаар курстэй орсондоо пөөх 3 жил.
За 3 дахь жил рүү орж шүү. За энэ үед ангийнхан маань жилүү дотн болцоолоо элдв янзын фракц байхгүй бүгд л нэгэн цул болж хаяа ууж иддэг боллоо. Тэр маань ч надтай дотн байдаг болж хаяа би гэртний хүргээд өгчдөг боллоо. Анги даяараа намайг тэрийн сан гэдгийг мэддэг болчихсон байсан юм аа. Нэг өдөр зориг гаргаж би үерхэх санал тавихад надад зөвшөөрч 3 жилийн бодож мөрөөдсөн хүсэл минь биелсэн юм да. Үерхэж эхэлсэн эхний элдв бодол толгойд эргэлдээд унтаж чадсангүй. Хизээ үнсэх вэ? Ангийнхандаа үрхэж эхэлснээ хэлэх үү, яах вэ? Үрхэж байгаа юм чинь дотн харилцаанд орхол байх та. За бас 1 сарын дараа юм болов 4-5 сар хүлээх үү, яах вэ гэдэл түн бодол эргэлдээстэй. Хөөх юм. Гэхдээ энэ тиймч амар байсангүй. Бид хоёр баг багаар дотноос нь хичээл тараад алхам, эхлээд гараас нь натхан, хацар дээр нүнснэ гэдэл баг багаар дотносоор л байлаа. Тэр маань ч ердөө ярахгүй удаанаар л дотнослоо. Бүр 4 гүйст ороод анх үнсэлцэж эхэллээ. Ваа жил. Юу 4 дахь жил үү? 4 дахь жилдээ анх үнсэлцэж эхэлсэн байна. Гэтэ бас л амжилттай шүү. Тийм байна. За би ч хурдхан түнтэй дотн харьцаанд орохыг л хүснэ. Харин тэр минь ярахгүй л байлаа. Анх 1 сарын дараа болов 4 сарын 5 сарын дараа болов бидний дотн харилцаа гэж бодоод байсан. Айл хизээний 1 жил өнгөрчээ. Бид хоёрт сургуулаа төгсөж хонхны баяраахийн оройн аялалд гарлаа. Би ангийнхантайгаа нууцсан лобби хийж ангийнхнаасаа тусдаа гэр аваад хоёулах нь орлоо. Ангираа сууж байгаад бид хоёр төрүүлж амархаар орлоо. Би ч бүхнийг төлөвлөсөн байсан болохоор орон дээрээ сарнаан дэлбээ цацаж хідэн лаа асаагаад байдгаараа л армаанчиг гэрт орууллаа. Зүв ир хорго. Тэр маань харин баярлсан ч цуг хонож болно. Гэхдээ дотн харилцаа байхгүй шүү л гэж байна. Би ч заа гिचгээ дотроо чамаа хэрэг дэвчгээ чи харнаа л гэж бодож байлаа. Бас угаас төлөвлөчихсөн байгаа шүү дээ, тий. 90 хүний 13 мхийг ер нь араас нийж юм шүү тий. За тэгээд л орон дээр суугаад шууд үнсэж гарлаа. Уруулнаас нь эхлээл чих хүзүүн дээр нь үнсгээд тэр маань илт догтлсон янзтай. Цамцныхын цахилгааныг аажуухан доошлуулж хөөсөн дээр нь үнсгээд биеийн нумраад л улам гоё тачаадж байна. За давраад өндийн тайлах гэсэн чинь миний гарыг зогсоогод болохгүй л гэж байна. Тэр минь дэвтсэн ч би үнэхээр хэцүү байлаа. Улам хүчтэй үнсэж бэлтгэлийн барийн өмднийх нь гаднаас илж эхэллээ. Миний гар гуйныхын дотор талаар алгуурхан илж таалан дээшилж нууцхан хэсэгт нь туллаа. Нууцхан эмзэг газар нь гараараа зөөлхөн хурж илж таалахад тэр минь улам хүчтэй тачаалан оргилж эхэллээ. Энэ үед өмдийг айж явахын тайлахад эсэргүүцэж чадаагүй. Тэр маань ганцхан дотор хувцастайгаа л үлдлээ. Нөгөө газар нь дахин хэлэхэд дотор хувцас нь нойтон болсон байсан юм. Энэ үед тэр минь наатгаач бас тайл намайг эзэмд гэж хэлж үлээ. Би хэдий дотн харилцаанд орохыг хүсэж байсан ч энэ мөчөд яагаад ч юм эргэлзлээ. Хайраа чи итгэлтэй байна уу? Дараа нь болсон ч болно штэ гэхэд хизээ чи юм итгэлтэй байсангүй. Би чамайг маш их хүсэж байна гэж өөдөөс хэллээ. За ингээл өөрийнхөө хувцсыг тайлаад түүний үлдсэн ганцхан хувцсыг тайлахад бид хоёрын дунд юу ч үлдээгүй. Миний 4 жил хүлээсэн мөч ингэж л бүтэж бид хоёр тэр шөнө огт унтаагүй юм да. Одолгүй хоёулаа ажилд орж хаяа болцож кино үзэж цуг хонж жаргалтай сайхан шөнөдийг үднэ. Заримдаа цуг амьдрах уу байр төрөөслөх үуч гэж ярилцсан. Гэхдээ хуучин шигэ байнга цуг байхгүй болохоор бид хоёр хаяа үл ойлголцсон хардталт үүсч эхэллээ. Тэгэл сургууль төгснөөс хойш жилийн дараа хоёр тийшээ болсон юм да. Гэхдээ хосууд байхаа болсон ч найзууд хэвээр үлдлээ. Тэр үеэс хойш бараг 10 жил өнгөрчтэй. Энэ хооронд би ч олон эмэгтэйтэй байж тэр маань ч хэд хэдэн залуутай хоёр ихсэн байдаг. Одоо бид хоёр хоёулаа ганц бай байгаа л да. Хаяа уулзаж ярилцсан бас дотн харилцаанд ч орно. Гэхдээ нарийн дүрмтэй. Хэн нэгэн эхнэр эсвэл нөхөртэй болвол энэ харилцаа шууд дуусах ёстой. Бас хоёулаа хүнтэй суухгүй 40 хүрвэл хоорондоо суун шүү гэж тохирсон гинэ. Оо яс хөөрхийн тий. Гоё тий. За миний хувьд энэ их догтлооч хүлээлгсэн 4 жил үнэхээр гайхалтай сайхан байсан. Тиймдээ ч миний анхны хайр гэж би бодож явдаг. Хэдий олон бүсгүйтэй учирсан ч гэлээ. Миний анхны хайрыг гүйцэх энэ бүсгүй шиг бүсгүй бол олдоогүй юм аа.
намайг дахиж ингэж тогтлуулах бүсгүй гарч ирэхгүй бол би 40 хүртлэх ганц цав явахад бэлэн бай гэсэн байна шүү. Хүшиг нэр чи суух юм биш үү дээ. Суух юм байна те. Суух юм шүү. Гэтэ хосын харилцаа хоёр талаас адилхан 50-50% таа болохоор бүсгүй маань өөрөө бас өөрийнхөө хань ижил болох хүнтэйгээ учирчих юм бол бас гэрээ зөрчигдөх нь байна шүү дээ. Тийм байна. Бас сонирхолтой юм аа. Сонирхолтой юм байна. Уул нь их гоё эхэллээ тий. Гоё эхэлсэн байна. Гэхдээ яг л амьдрал дээр бас байдаг л асуудлууд өрнөжилтэй. Миний хувьд бол төгсгөл нь айгүй гоё байлаа. Эхлэл бол яг байдаг л асуудал. Би ч одоо өөрөө эрэгтэй хүн болохоор те наанаас аль болохоор арамаа чиглэлийг хичээн. Гэхдээ эмэгтэй хүнийг хүндлээд нэг төрөмгий байж болохгүй. Үнэхээр хайрлж дурлсан бол тэр хүнээ алсуурхан хайрлж эхлэн ч гэдэг юм уу те нэг л их түмнээс ингээд жоохон харамлах сэтгэлтэй ч гэлээ гэсэн бас орон зайг нь хүндлээд байдаг л та. Хүндэтгэлтэй хандах. Тийм яг л энэ зарчмаар явсан байна л та. Тийм ээ. Гэтэ төгсгөл нь надад их гоё байлаа. Хоорондоо ойл хүнтэй суугаагүй гэхдээ асуудлаа шийдээд байдаг. Үнэхээр хаана тохирох хүн олдохгүй байвал 40-өөд хоёлаа суuna гэсэн хатуу гэр бол бас л хөөх юм. Хөөхөн санагдав гоё санагдав. Харин тийм нэг хөөхөн дээрээ дунднаас байнга цуг байхгүй болохоор нэг хартаж мартаад үйл ялгалцал үүсээд энэ бол яг хосуудад яг тохиолддог зүйл тий. Яг ингээ хүсч мөрөдч нэг олоод авчингуудаа нэг сэн хоорондоо зарим ааш цаан таарахгүй ч юм уу яг л нэг тийм сонин жижиг сэжиг асуудлууд үүсээд эхэлдэг тий. Яг л тэгсэн байна да энэ хоёр чинь. За сайхан түүх байна. За дараагийнхыг би уншиж өгье. За тэгээ. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийн багийнханд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Танай нэвтрүүлгийг YouTube дээрээс байнга сонсдог шүү гэнэ. Би өөрт тохиолдож байсан нэгэн нууцыг хуваалцгаар шийдээ захиа бичиж байна. За. Оюутан байхдаа шүдний эмчтэй дурлаж байснаа одоо ч мартдаггүй. Эмчийн өрөөнд суухдаа зүрх минь хүчтэй цохилж тэр цагаан халаад цэвэрхэн өнөр ухаалаг харцанд навтан чичирхийлдэг байлаа. Түүний гарыг миний хацар эсвэл урал руу зөөлхөн хүрэхэд би амьсгалаа төвжин тогтолж хуруу нь миний ам руу орж ирэхэд би бараг л доороо нойтгондог байсан юм. Гэхдээ тэр үедээ илэрхийлж чадалгүй дотроо л түүнийг мөрөөддөг байсан. Тэр үеэс хойш олон жил өнгөрч том бүсгүй болоод дахин шүддээ эмчлүүлэх гээд очисон чинь харин тэр эмч маань байдаггүй. За. Би ч өөр хүнээр шүдээ янзлуулахгүйгээд нөгөө эмч залууга хайсаар хагаад шинэ эмнэлгийг нь олоод маш их баярлж илээ. Араас нь бүр явсан байна. Ингээд тэр хооронд шүд ямар их өвдөө бол те. Гэтэл төвчээртэй биш үү те. Ингээд олон жилийн дараа мөрөөдөж явдаг залуутайгаа дахин учирсан юм. Энэ удаад би даасан эмэгтэй хүний мэдрэмжээ нуулгүйгээр илэрхийлэх чадaltaй болсон байлаа. Тэр намайг шууд л таньж инээмсэглэхэд бүхий л хуучин тогтол мөрөөдөл минь тэрхэн мөчөд буцаад ирсэн. Би ч ойр дуулзаагүй таныг харсан чинь гоё юм шүү. Танаас шүдний зөвлөгөө авангаа оройн хоолнд өрж болох уу гэдэл зориг гаргатал ашгүй зөвшөөрч маргааш оройн хоолнд орохоор тохирч дугаараа солилцлоо. За. Маргааш нь би өдөржингөө ямар хувцас өмсгөө шийдэж ядан өдөржин хувцасныхаа өрөөнд эргэлдэв. Хамаг хувцаснасаа шилж эрэгтэй хүнийг хамгийн их өдөөх хувцснуудаа нааш нь цааш нь өмсөж тайлсаар л бүр сүулдэ эрэгтэй найзуудаасаа хүртэл би ямар хувцастай үедээ секси харагддаг вэ гэж хүртэл асуусан гинэ. Болж штэ энэ чинь. Тэ яа ингээл ачлууд л өгөөл ингээл догдлоо л штэ тэ. Гоё штэ. Харин. За тэгээ шүдэндээ зөвлөгөө авангаа оройн хоол идлээ. Үргэлжлүүлэн баг зэрэг дар суулаа. Тэрүүхэн хооронд дар сууж зөргөө чангалаад шууд л хэлсэн юм. Надад хүрэхтэн тогдолж дороо нойтгондог байсан, мөрөддөг байсан тухайга хэлчихсэн. Шүдний эмч маань ч бас намайг хөөхөн гэж хардаг байсан гинэ. Хэдэн жил уулзаагүй харин дахиад уулзсан чинь бүрэл сайхан бүсгүй болжээ. Их тачаангуй болсон байна гэж магтлаа. Яа. Анхаараа таниад инээмсэглсэн гэхээр угаасаа хоосонгүй л байсан байж таа тийм. Би ч шууд хоёлоо өнөөш нь хамт хоныг хэлчих чадахгүй тойруулсаар хэлцэн болов гэж бодлоо шүү. За.
Бид хоёр ярилцчихсэн чинь эмч маань муур тэжидэг гэж хэллээ. За. Тэгэхээр би мууранд маш их хайртай шүү дээ. Муурыг чи харъя л та гэсэн чинь гэж нэг ашгүй нэг Сэдв орж ирсэн байна. шалтгаан холлоо. За. Муур харах нэрэдлэрч гэрлүүн очлоо ашгүй ихнэргүй ганц бий байлаа. Үнэн дээр ихнэртэй байсан ч гэсэн би яаж яагаад мөрөөдлө биелүүлэхийг л хүсэж чадсан. Би яг үнэндээ бол мууранд дургуулдээ. Гэтэ яг айгүй шийдэмгий энэ бас мөрөөдлө биелүүлэх гэдэг шүү дээ. Хүслийг биелүүлэх гэдэг шүү дээ. Гоё юм аа тий. За тэгээд гэрт нь ороод баг зэрэг дарс нэмжуулаа. Удахгүй болох тодорхой үйл явдлыг бодон баг зэрэг дотроосоо тачаадан дарсаа шимсээр л суув. Би ч илт үдэн гадуурх цамцаа тайлаад хөхний товчоо сэрүүлгсэн барин магтайгаа үлдлээ. Яа. Энэ маань амжилт олж тэр миний хажууд ирж суугаад над руу ойртон халуун уруулыг минь ширүүхэн ч биш харин удаанаар гүн үнсэж эхэллээ. Би минь бүхэлдээ чичирч хүлс бүр зайтлаа бүр халуун шатав. Түүний гараас гарах дулаахан мэдрэмж мөрөн дээгүр минь гулсаж цээжнээс минь доошоо буухад миний биеийн нууц мэдрэмж бүхэн сэргэж байлаа. Уруул нь хүзүүгээр минь даган ороод би ч өөрөө ирэхгүй дуугаалтав. Миний аманд хийхэд л нойтгондог байсан тэр гар миний биеийг хаа сайгүй илж таалан нойтгонсон хэсэгт хүрэхэд би бараг л дур ханах шахав. Яста. За, амар ориглон өмсгүй юм уу те? Гоё житсэн мэн. За. Нэг л мэдхэд би түүний доор бүх биеэ соллож түүнд өөрийгөө даатхан хөвтлээ. Илж таалж байгаа бүхий л газар нь намайг улам л байж ядуулж хүсэл тачаалыг минь дээд зэгт тултал ориглуулна. Би ч тэсгээн байж намайг хурдан эзэмдээч гэж гуйж уйлах шахан уйлна гин шиг нэв. Ашгүй тэрч намайг их зовоосонгүй хүсэн хүлээсэн мөчийг минь надад бэлгэлсэн юм. Эмчийн халаадны ард нуугдсан эр хүний хүч чадлыг мэдэрч би олон жил дотроо бодож байсан. Хүсэж байсан бүхнээ яг л тэр мөчөд амтлаа. Түүний хорооны өндөг миний арсыг даган гулгах бүрт дотор минь гал асааж тэр гал бүх биеийг минь хамарч байсан юм. Оюутан насныхаа цэвэрхэн мөрөөдөл минь энэ шүн биеийн хүсэл тачаал болон хуурж би ч эмэгтэй хүний жинхэнэ утгаараа өөрийгөө нээж олсон. Тэр мөч бол миний амьдралын хамгийн халуухан, хамгийн нандин дурсамжтай шүн байлаа. Одоо хүртэл нүдэн ханахад би тэр шүнийг түүний үнэр, түүний амьсгал, түүний гарын элчийг мэдэрдэг. Яа. Ер нь нэг хөөгнөттэй ингээд тойроод буу халаа сууж исэн баггүй юу. Тэг ингээд одоо ер нь штэ царай төрөх биш. Би хаа биш заяа. Одоо онцлол тэгэн штэ. Одоо гоё фитнес биетэй өндөр царайлаг залуучуудад одоо мэдээж хөөгнөд ерөнхийдөө дуртай гоё харахад л угаасаа нүдэнд бол гоё харагдаж штэ тий. Гэхдээ яг тийм өнцгийг барихгүй гал заяа. Зүгээр яг ямар төрлийн ирчүүд гэж ярьж байгаа байхгүй. Зүгээр таалагддаг вэ гэдэг ингээд сонирн болгоод ингээд хоорондоо ярилцсан чинь дөрөв товцтой. Дээрэс нь эмчийн халааттай гэж ярьжсэн. Тэрээсээ энийг уншичаад яг түр эмч дотор мис заслын эмчнэр гэж бүр ярьд юм байлээ. Тийм үү. Яагаад тэг тийм бүүм? Сонирхолтой юм аа. Мисийн эмчнэр гэдгсэн чинь би зүгээр бодохгүй юу. Эмчнэр дундаа хамгийн өндөр орлоготой мисийн эмчнэр юм байлээ дээ. Би тэр үе цаашлажсэн байхгүй юу. Худлаа та нараа эмч гэдэг мөнгөнд нь болж байгаа юм уу нэ тэргээл тоглож надад цаашлуулж ирсэн юм. Арайч тгийг байх л та. Тгийг л байх л та. Гэхдээ яг одоо саний энэ загтал дээрээс ингээ уншихад эмчийн халаат нь доторх эр биений хүч чадал гэдэг. Тэгэхээр эмч байснараа бас илүү өөрийн татсан байгаа өстэй тий. Харин тэгж юм. Тий. Ер нь болоод хахад нэрээ биш гэхдээ эмч залуу сонирхож байгаагүй юм шүү гэнэ. Гэхдээ л төсөөлөхөд би өөрөө эрэгтэй хүч гэлээ гэсэн эмнэлэг домлогоор ингээл анзаарч хахад тийм эмчийн халааттай эмч ирчүүд ингээ харахаар нэг гоо цэвэрхэн залуучууд байгаа болов гэж ягаад ч юм бодогдсон ш надад. Мэдээж тийм эмч чинь тий. Айгүй гоё цэвэрхэн залуучууд байгаа бах та гэж би боддог байхгүй нэ. Эрүүл ахын хувьд. Тэгэхээр магадгүй тэр өнцгөөсөө ч юм уу эсвэл эмэгтэй хүний өгөгдлийг бас нэг тийм халаат нь ч бас татаад байж гэх гэж магадгүй юм та гэж би бас бодлоо шүү. Бас магадгүй юм шүү. Надад бол нэг нисгэгчийн хувцастай. Нисгэгч нар гоё харагддаг. Яг нүуний иргэний нисгэгч нар уу?
онгоцны. Тийм шүү дээ. Яг стюардстай нисгч нар гэсэн үг шүү дээ. Тийм. Иргэний хэрнээрээ эн чинь бас цэргийн нисгч нар байгаа гэж байгаа шүү дээ. Цэргийн нисгч нар ч гэсэн бас тажингуул харагдах байх. Надад бол одоо ямар хуу эмэгтэйчүүд гэвэл бас яг төстэй юм байна нэрээ. Эмч нар уу? Эмнэлгийн хувцастай эмэгтэйчүүд, дөрөв хувцастай эмэгтэйчүүд. Аль нь тийм гоё цэмгэр гаргадаг шүү дээ. Цэмцгэрч гэх юм уу те. Тэгээд чи одоо өөрөө цэргийн салбарт насаараа ажилласан болохоор цэрэг хувцас хүнд эргэжтэй ч вэ эмэгтэй ч вэ ямар гоё өнгөлж гоё харагддаг тийм жахвал харагддаг би мэд. Цаанаасаас нэг ихэмсэг болоо явчихдаг тийм. Бүр ингээд хувцсан дотор орохоор ингээд шал өөр хүн болдог байхгүй юу? Өөртөө итгэл төмний өмнө би төрийн хувцас өмсөө явж байгаа гэдэг утгаараа би ингээд зэгцтэй авч явах гал ингээд гид сургасан бол гидсээ татсыг гээл мөрөө жоохон тэгсэл твкигээл ингээд хүсдэг хичээдэг байхгүй угаасаа. Энийг бол би орхи зүгээр би насаар альсан болохоор мэдчихэж байгаа. Тэр эмчийн халааттай эмэгтэйчүүд гэсэн одоо ингээд зөрүүлээд би хэрвээ эрэгтэй өнгөд бодсон чинь эмчийн халааттай тэр бүсгүйчүүд бас үнэхээр гоё харагдах юм байна. Харин тэх юм байна. Би нэг Багдад нуул нэг эмч болж гэж боддог байсан байхгүй юу. Тэгээ манай ангийнхан биш нөгөө химийн нэмэлт юунд явдаг байсан. Тэгсэн чинь манай ангийнхан бүгдээрээ намайг эмч болно гэж бодсон ингээд дандаа ингээд эмч болоорой гэж дурсгалын дэвтэр дээр бичсэн байдаг байхгүй юу. Монтажны арт дээр өрт бичдэг шүү дээ. Тийм. Тэгээд тэгсэн чинь дараа нь хэдэн жилийн дараа энэ таарлцсан. Эмч болоогүй юм уу гэдэг. Цагаан халаатайгаар л төсөөлөд идэг байсан шүү дээ гэж их ярьдаг байж лээ. Нэрэл эмч ирчүүдний гоё юм байна. Харин гоё байхаар юм байна. Би болохоор бас бодсон чинь эмч бүсгүйчүүд ч бас их гоё байж мэдхээр юм байна шүү. Мэдхээр юм байна гэж биш. Төсөөлөхөд бол гоё юм байна угаасаа. Тийм байна. За би дараагийн цагтлаа танилцуулъя. За. Сайн байцгаана уу? Би одоо бодоход сонин санагддаг нэгэн түүхээ хуваалцъя. 2000-аад оны дундуур Монголд төлбөртэй дугаартай телевизийн чатууд байдаг байсан та. Тэндээс би нэг бүсгүйтэй танилцлаа. Телевизийн чатаар дугаарыг аваад танилцсан юм биш үү? Эртний нэг чагийн нэг юм яриад илүү нэрээ нэг тэгж мессеж үзсэн гэдэг үйл байдаг байсан шүү дээ. Танилцъя гэж шууд дугаараа ингээ яачдаг. Эхэндээ зүгээр л хөнгөн мессеж бичиж тоглоом шоглоомоор эхэлсэн ч бодлого биедээ бие биенээ өдөр бүр хайж шөнө орой болтол мессеж бичилцдэг боллоо. Тэгэж удахгүй утсаар ярьж эхэллээ. Эхний өдөр хэдэн өдөр баг зэрэг ичингүүч зүгээр л энгийн яриа ярьдаг байсан ч сэтгэл дотносоод ирэхээр яриа минь өөрийн ирэхгүй халуухан өнгөстэй болж эхэлсэн юм. Ингээд бид утсаар секс хийдэг боллоо. Түүний намуухан баг зэрэг догдсон дуу хоолойг сонсоход би яг хажууд нь байгаа мэт болж түүний амьсгал чихэнд минь үлээж байгаа юм шиг яг тэгж мэдрэгддэг байлаа. Бид хоёр бараг 2 жил ярьлаа. Уцаар уулзаагүй юм уу? Уулзаагүй уцаар ингээд фон секс хийгээд шүү дээ. Харин тийм ээ. Бас сонин гоё юм а тий. Уцаар илэн далангуу ярьж бие биендээ зөвлөгөө өгч хаяа ахаад л уцаар секс хийнэ. Гэхдээ нэг ч удаа уулзч байсангүй. Би өөрийн ирэхгүй уулзахад ямар харагдах бол намхан эсвэл төсөөснөөс өөр байвал яана гэж догдолж бодож төсөөлдөг байв. 2 жилийн дараа л бид анх удаага уулзахаар боллоо. Болж 2 жилийн дараа тий. Бас л төвчээр биш үү тий. Харин тийм байна. Болцсон газартаа очиход би маш их сандарч байсан ч харин түүнийг хараад санаа минь амарлаа. Үнэхээр дайжгүй. Бүр нүдэн дулаахан хөөх охин байлаа. Бид хоёул хөндлөнгөөс харуул анх удаага уулзж байгаа хүмүүс шиг л харагдсан ч үнэндээ бие биенээ айл хизээний мэдсэн, мэдэрчгсэн, таньдаг болсон олон жилийн дотн байсан амаргууч хэл байлаа. Тэр өдөр бид хамтдаа цагийг сайхан өнгөрөөж удаан уулзахыг хүссэн ч цаг хязгаарлагдмал байсан юм. Харин шөнө нь бид анх удаа бие биенээ жинхэнэ биеэрээ мэдэрсэн юм. Утасны цаана олон жил төсөөлж байсан тэр мэдрэмж бодит болж түүний халуун амьсгал нүрийг минь илбэж гараас минь чанга гатхад миний бүхий л бие тогтолж байлаа. 2 жил утсаар ярьж янз бүрийн бүсгүйчүүдийн нүдэнтэй төсөөлдөг байсан бол энэ удаа тэр хоолойны эзнийг би яг цэвэр өөрийнх нь биеэр мэдэрч байна. Утсаар ярихдаа
би чиний дотоочийг айжуухан тайлж байна гэж нүдэн анин төсөөлөн ярилцдаг байсан бол энэ удаа харин бодтоороо яг энэ бүхэн миний өмнө болж байлаа. 2 жил уцаар ярьсан төсөөллүүд минь тэр чигтээ биелээ олж байлаа. Тэр шин үнэхээр гайхалтай байсан. Байнга уулздаг амрагтайгаа дахин уулзаж байгаа мэт боловч энэ бүхэн бүгд цоошин байсан нь л үнэхээр мартагдчихгүй дурсамж юм да гэсэн байна. Бас гоё амжилттай болсон байна тий. Амжилттай гоё дурсамж байна тий. Би одоо нэг янз бүрийн бас таалагдахгүй гачи юм болчих үед гэж санаа зовоод байна шүү дээ. Гэхдээ гэхдээ энэ яг бүрэн төгсөөгүй байна. Миний бодлоор бол. Яг нэг шөнийн явдлаа яг дурссан болохоос ш түүнээс цааш 2 дахь шөнө байсан уу 3 дахь шөнө байсан уу эсвэл ингээд 2 тийшээ салсан уу эмэгтэйдээ магадгүй энэ залуу таалагдаагүй ч юм уу те ийм төгсгөл байсан бол те загтал жоохон уртуулах гээд загтлын эзэн маань жоохон яг оргил үеийн биччих шиг л бол тий эсвэл нэг гэж бодлоо штэ дараагийн загтлаа бичих гээд сонсоо сууж байгаа ч юм билүү хэрвээ энэ удаагийнхаа уншигдчихвол дараагийнхыг нь одоо бичээд явуулна гэж бодож суужиж магадгүй юм те за тэгвэл би дараагийнхаа одоо ингээд бичиж байна гэж ороод ирчих юм билүү те харин тийх ч юм билүү те хоёлаа уцаа нээх үү сайхан дурсамжаа ярих сонсогч байвал бас холбогдох боломжтой шүү дээ өнөөдөр ч хоёлаа уцтай. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвэр удаан хүлээсэн үлээ учрал төсөөлсөн удаан хүлээсэн энэ байдал нь бодит мэдрэмж болсон тухайгаа хуваалцсан цагтуудыг хүргэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ амьдралд хүний л амьдралд юу ч тохиолдож болно. Магадгүй гэр бүлтэй, гэр бүлгүй зөндөл олон асуудалд ийм хөсөн хүлээж байгаад учирсан бодит явдлууд танд болон таны ойр дотныхонд байдаг бол та 77 77 38 83 гадаадаас олбогдох бол 77 77 88 30 дугаар утас эфир дээр нээлээ шүү. Та бүхэн холбогдоорой. Бас сонирхон үнэхээр гоё гайхамшигтай. Өмнө нь хоёлаа нэг нэвтрүүлгээр уцсан ясам чинь дандаа ихэвч нэг гэр бүл болчихсон хүмүүс анхны учирлуудаа бас ярьж ирсэн тий. Тэгсэн шүү нөгөө нэг хол замд явж байхад танилцаад гээд тий. Тэгэхээр магадгүй гэр бүл болцсон хүмүүсийн хувьд тэрийг ярихад бол бас нэг тийм өөртөө цензур тогтоогоод ичиж зовоод байх шаардлагагүй гайр арай хөнгөн байт юм шиг байгаа тий. Магадгүй шүдний эмчтэд дурлж байсан хүн байвал нэг ороод ирээч. Байж болно шүү дээ тий. Айгүй гоё залуу байсан. Гэхдээ уулзах чадаагүй ч гэдэг юм уу тий. Зүгээр л гоё ингээд өөрийнхөө им яг ийм бодит байдалтай холбоотой магадгүй зүгээр үнэхээр гоё нэмэх 21 сууг дээр ярихаар тийм юмуд байдаг бол зөрөгч нь хөрвөл ороод ирээ сонсъё хуваалцъя гоё хамтдаа сэдвээ ярилцъя. Саяны хоёр чинь тэгээд юу юм тий утсаар 2 жил ярьчаар чинь нэрэл ингээд би биенийхээ дуу хоолойнд дурлсан байна. Тэгээд дээрээс нь яг тийм дуу хоолойнд дурлаад тэгээд дээрээс нь чинь хоёр биенийхээ сексийн хувьд яг юунд дуртай гэдгийг мэддэг болчихж байгаа шүү дээ тий. Бүгд 2 жил ярихаар чинь яг тэгж байгаа. Сексийн төсөөлөл сэтгэл ханамж таашаал мэдрэмжээ юунаас авдггүй гэдгээ 2 жил. Тэгээд пон секси гэдэг ингээ хоёр талд ингээд хоёр биенээ өдөөгд байна гэдэг чинь яг дуртай юм ин ярьж өгдөг ч юм уу тийм байсан байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэхээр чи энэ хангалттай хугацаа байна. Тухайн үед чинь дөнгөж нөгөө телевизээр доор нөгөө чатаар зар явдаг үед чинь ямар балтуушных нь видео кол хийх утас шүрмэс байхад угаасаа тий. Харин тийм шүү дээ. Утастай л байвал бараг байсан биз. Тэр үед одоо бас ингэж танилцж болдог л байсан юм байна тий. Яа сонирхолтой гоё юм байхгүй юу ч гэж. Манай нэг найз тохиолдсон явдлаа. Одоо намайг сонсч ивэл одоо чи юм уу намайг ярьлаа л гэх л баг. Эхнэр гэр бүлгүй байсан юм. За. Тэг ёстой нэг охинтой гинт мессежний найзууд болчихсон. Байд юм да. Биш нөгөө нэг цэргийн байсан болохоор энд нөгөө тушаалаар томлогдоод ажиллахад би багнуурт ажиллаж байсан цаг хугацаа байхгүй. Тэр нөгөө хотод байгаа найзтайгаа тэр болгон өдрөөл хамт байж чадахгүй. Жохон нөгөө 7 оноо ч юм уу сар болгон болчоод ч юм уу нэг орж ирэхтэй л уулзаж учирч наануу цаануу инээж хөрдөг. Тэгээ нэг ирсэн чинь нөхөр мань найз охинтой болсон гэлдэг чинь. За яасан ийсэн ямар найз танилцсан байлцээ гэдэг чинь. Үгүй би өөрийг танихгүй гэдэг чинь. Юу уцаа солиороод байгаа шүү одоо гэд. Тэгсэн чинь мессежний найз болсон байгаа байхгүй юу. Тэг яг 2 сар мессежээр харилцаж байгаа. Би нөхөнд хайртай болсон гэдэг чинь. Тэг би юу төсөөлөхгүй чи юу тэнхтэй солиороод байгаа. Барааг нь хараагүй чи хайртай болно гэж байдаг чигүй. Энэ үнэхээр сайн юм. Хөрхий бэ. Нөөх нь хайртай майртай гэсэн мессежийн гут надад үзүүлээд өөрөө зүрүүл бичээд ваа тэр мессежийг харсан чинь жухам хайр. Тэгээд ингээд энэ харилцаа мэдээж амар
шок өнгөрсөн юм аа. Би одоо энийг ярих хэрэг одоо нэлээд цаг хугацаа авах гэдэг. Бүтлгүү дээрээс амар хөвгчтэй тэгээд бас амар бодов штэ. Тэгээ би саний чиний загтлыг ингээд сонссон чинь харин яг тэр тусамж төрөөд энэ яг загтал юу тухайн үед чинь хоёр бинийхээ царай гарахгүй мөртлөө дугаараа олцоод ингээ мессежээр ингээ битсээр гад дуралдаг гарууд байд юм байл шүү яалч өнөө. Нэг үдийн ачир дээр нэг тийм яриад илүү яадаг үлээ. Мэдхгүй. Би нэг яг нэг уцаар яриад. Тэгээд танилцаад та уцаар ярьдаг гэсэн нэг хоолойнд янзын чиний хоолой молоо шиг л залуу байсан юм шиг байгаа. Үу өстө дурлал зүгээр чихтэйхэн байсан гинэ. Тэгээ хэдэн сар гэлээ ярьж мөрөө байнгын яриастай. Миний хонгор юу хийж вэ? Энтэр гээд ярьдаг болсон гинэ сүултээ. Тэр тийш нэг уулзгаар алсан. Тэгээ очисон чинь нэг жоохон бацаан байсан гэсэн шүү дээ. Хитгэр ангийн гэсэн гэлээ. Энэ ихтэй гой хоолойтой ирчүүд байдаг шүү дээ. Ингээд энт нэгээ сонсохоор оо гэх өнгөс нэг тийм байдаг. Юусэн нэг Монгол банкар ингээд хуцаад байхад хажууд нэг жон гэсэн нохоо уцаас шал хоёр өөр шүү дээ тий. Яг энэ шиг үнэхээр гоё иршүүд гоё хоолой ингээд байдаг байхгүй юу. Тэгээд ингээд яг ингээд царайг ингээ харахаар нэг хоолойны өөрт нь агтцсан тийм байна да гэж бодохоор хүмүүс байд юм байдаг. За дараагийн зэгтэл. За. Сайн байна уу? Би өөрийнхөө нэгэн түүхийг хуваалцахаар шийдээд энэ захиаг бичиж сууна. За. Нэг өдөр би үнэхээр аятайхан царайлаг өндөр гоё залуутай танилцсан. За. Тэр залуугийн харц, инээмсэглэл надад яг л киноны баатар шиг санагдаж би өөрийн ирэхгүй сэтгэл татагдсан. Гэхдээ би өөрийгөө маш их барьж харилцаагаа хит хурдан ч биш харин үн цэнтэй байлгахын тулд аажмаар л өөртөө ойртуулж байлаа. Хэсэг хугацаанд зөвхөн болцож үнсэгт нь хүртэл арай болоогүй л гэдэг байлаа. Би уг нь тэр залууг сайхан залууг аль эртэл хүсэж унтлахын өрөөнд урмаар байсан ч гэсэн цаашдын харилцааны үн цэнч тэр өөрийнхөө үн цэнийг ч тэр бодсоор л байлаа. Ингээд олон сар нэлээд удаан болцсныхаа эцэст бид анх удаа гал халуунаар үнэхээр дотн учирсан. Тэр мөчөд би маш их догдолж байсан ч цэг яаж чадчих. Үнэндээ бодож байсан шиг минь байгаагүй. Түүний сексийн чадвар тэрч бүхэл эр хүнийхээ хувьд нөгөө юм нь миний төсөөлж байсан хэмжээнд хүрээгүй. Зайлаа. Би махуудын хувьд сэтгэл ханамж авч чадаагүй дээ. Би үнэхээр зочирсон. Хамгийн хэцүү нь юу байсан гэж? Тэрхэн мөчөд миний сэтгэлд байсан бүх итгэл, бүх догтлол шууд л унтарчих шиг болсон. Би олон сар, олон 7 хоногийг түүнд зарцуулсан мөртлөөсөө эцэст нь бүх зүйл тэгсгээд л дууссан. Бид дахиж ерөөсөө уулзаагүй. Одоо эргээд бодоход заримдаа харилцаанд зөвхөн гадаад дүр төрх бус хамгийн чухал нь бие биенээ ямар төвшөнд мэдэрч нийцж байгаа эсэх гэдгийг эртнээс ойлгож мэдрэх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Би тэр харилцаан дээр маш их цаг хугацаа алдсан ч нэг л сургамжийг авсан. Заримдаа хамгийн төгс харагддаг хүн заавал чинийх байж чаддаггүй юм билэ. Яа, ямар нөгөөх нь жижигхэн байсан гэж бичсэн юм шиг. Тийм байна тий. Би яг эрэгтэй хүний хувьд бол айгүй л тусч байна арай хөрх юмтай. Бас нэг гой залуу гэдэг чинь тий. Бас нэг бүсгүүтэй ингээд яадаг тэгсэн чинь одоо яг тэрнээсээ болол ингээл хаягдана гэдэг бол одоо эр хүний авах мэдрэмжийн хувьд эвгүй бахаа л та. Харин тийм ээ, нөгөө залуу тэгээд бас зайлшгүй адилхан л хугацаа зарцуулсан байна шүү дээ. Тийм шүү дээ. Мандаг хоёрын эндээ таалагдал яваадсан байна. Гэтэл тэгээ одоо нөгөөх нь болно тэгээд хийсэн сексэнд таалагдаагүй бахаар ч одоо яалтай юм. Тийм. Сексийнх нь өөрийнх нь юу гэж ур чадвар. Дээрээс нь нөгөө эртний хэмжээ гэдэг тэгэхээр чинь хэцүү юм да тий. Тэгээ ер нь бол бас сексийн хоорондын тохироо гэдэг чинь бие биендээ тааламжтай байдал гэдэг чинь маш чухал шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд бол яг үнэн шүү дээ. Угаасаа тийм биз дээ тий. Яг тэр бэлгийн ажлын хоорондын зохицолтолгоо яг тэр хоёр биендээ өгж байгаа нэг нэгнээс авж байгаа энэ таашаал мэдрэмж гэдэг чинь энэ хосын харилцааны хосын амьдралын за барагт бол 70-80% шүү юу тий. Бараг тийм баг 100% биш мэдэн зарим харилцаан тэр бол. Тийм ах шүү. Манай нэг найз эмч байхгүй юу? Тэгээд ер нь бол
ингээд одоо энэ саяны захидал дээр нөгөө хэмжээг нь жижигхэн байсан ингээ бичсэн байж тээ. Тэгсэн чи тэр ер нь бол эрэгтэй эмэгтэй хүнийх бас би одоо энэ бол зөвхөн манай тэр найзын л хэлсэн үг шүү заяа. Хоорондоо хэмжээ нь таарна гэж байдсан юм шиг үлээ. Байдаг бах уу гэж. Үгүй байдаг ч гэлөө ер нь нэг тгийж хэлсэн. Байх. Тийм тэр чинь ингээ заавал ингээ том бахаараа гоё жижиг махаараа муухай гэсэн үг биш байхгүй юу? Тийм. Яг хоёр биендээ хавж байгаа мэдрэмж сэтгэл таашаал тэгээд тэр яг зохицолтлогоо. Харин яг тэр нь их чухал байдаг. Ер нь л яг тэгж хоорондоо таардаг тохиолдол гэж байдаг гэсэн шүү дээ. Одоо ингээд шууд ингээд одоо хэлэхэд одоо царай төрөх бие хаан өөрт нь нэг сүрхий таалагдахгүй байлаач гэсэн эв нь болоод нэг хоорондоо ингээ харилцаанд орцсон бол асуудал өөрөө шийдэгдчих ийм хосууд зөндөө байдаг шүү дээ. Харин тийм бах тий. Тэгжээч чинь энэ олон хосууд чинь уучраа олж байж шүү дээ. Тэгэл одоо жишээ нэг жоохон царай муутай ч юм уу намхан ч юм уу те нэг тийм ирчүүд жоохон үнлэмж доогуур ч юм шиг юм яриа байдаг шүү дээ тий. Тэгсэн мөртлөө айгүй гоё юм буг согоо шиг хамтгаа шиг амтан дагуулчаад ингээ явж байгаа энэ тэр наа чин орон жилийн асуудал шийдсэн байж штэ нэтэр гэж ярьдгээрээ бас зөндөө үйд штэ. Харин яг тийм байна. Тэгэхээр чин гадна харагдах байдал биш те. Ер нь бол тэр сексийн харилцааны үеийн тэр орчлоос ахуулаад төгсгөл хүртэлх. Дээрээс нь бэлэгсийн эрхтний тэр зохицолтолгооны асуудлууд бас хаана тийм байгаа байхгүй те. Яг үнэ. Би нөө яг энийг энэ захидлаас яасан чи манай нэг найзын түүх санаанд орчлоо. За чи миний имийг ярьсан мэдээ дараа нь загнуулах үед. Хоёулаас найзраад нүүргүү болж байна да. Монгол угаасаа бэдгүй амар яд ярьч. Үдшийн шивнэгээс болоод хоёулаас нүүргүү болж байна да найзлууд дотроо. Олон сонсогч холбож байна. Хоёулаа сонсогчтойгоо ярьчаад тэгээд чиний найзын түүхийг цаг үлдүүл яри. Бүрэн нин угаас сонсъё заяа. Эмжил радио томчуудын явдлыг нэвтрүүлэг тань сонсож байна. Үчимэнд Бэно Үчимэнд таныг сонсож байна. Сонсохгүй юу? За одоо сонсож байна. Үчимэнд. За. Би нэг 2000 оны ихэр нэг яг сайн нэг урдны нэг захидлын зэмлээ. Тэр за. Яг тэрнтэй адилхан байсан. Нэг чат орцоод нэг тий. Тэнд би нэг саваг өтөд мессеж хийдэг. За. Тэгдэг байсан дөө угаасаа. Тий. Тэгээд юу яасч. Өндөр тэдэн сантиметр тэдэн килограмм бүх юм бичээд саваг өтөд мессеж хийсэн. Амар олон дугаар залгаж тохиол мессеж хийрээл. За. Тэгээд сүүлдээ юу хийчихвдээ гэж бодогдоо. Тэгжсэн чи тэн дундаас зарим нь мессеж хийчихэл танилцээ уулз юм янз. Тэгээ нэгэнтээ мессеж биччихсэн чинь нөгөө нэг уулзаад айдаа тгий ингээ тийм газар ороод мессежтэй юу яагаад гэх нөгөө бүх юм биччихсэн байхгүй. Төсөөлж бичээлээ. Тий төсөөлж бичээ. Тэгээ дараа нь нэгнийхээ хофтыг тайлаад мэлээ. Тэгэл баахан юм бичсэн. Тэгж байгаа маргааш нь уулзах болоод залгасан чинь утасны дугаараар залгаад ярих болсон чинь эрэгтэй хүн дуурдыг. Тэгээ гайхав. Уул би эмэгтэй хүнтэй бичиж чинь гэж бодоод байсан. Тэгээ хоёр эрэгтэй хүн хоёр талаасаа бичсэн юм. Тэгээ би ингэж бодсон. За. Тэр нөгөө нэг эрэгтэй хүнээс сонирхдаг чи юу гэдэг вүлээ? Гомо юу? Тийм хүн юм шүү. Бас тийм байж болох юм те. Би болохоор эмэгтэй хүн сонирхоод байдаг. Тэр хүн эрэгтэй хүн сонирхоод. Зөв. Тийм бас байж болно. Үнээл юм чинь те. Яг тийм л юм билээ. Зөв. Амар гоё мессежээр яагаад мессежээр алаад исэн чинь нөө. Алаад исэн чинь. Бэдгүй маргааш. Тэгээд уулзаад яасан та хоёр? Тэр уулз болсон эрэгтэй хоолоод дуураад. Тэгээ уулзаагүй юм уу?
Тэгээ би бол. Тэр чи сонсох байхгүй юу? Харин тий. Уулзсан бол талах байсан юм шүү. Надыг эрэхтэй гэдгийг мэдээд байгаа. Тийм байх тийм. Би нэг мессенжер бичсэн баг. Тийм эрэхтэй хүн гэдгээ бичсэн баг. Тийм залуу байна. Тэгээд тийм байна. Тэгээд мэдсээр байж бичнэ гэдэг чинь тийм мэдсээр бичнэ гэдэг чинь цаад хүн эрэхтэй хүн байгаа. Угаасаа. Тийм байна. Би болохоор тэднээсээ тийм залуу байна гэдэг өндөр чим ингээ бичээд явуулсан. Яа. Бараг царайдсаа бичээд. Тийм байна. Тэгээ би гайхажсэн. Хатагаас 20 хэдэн жилийн өмнө. Тий. Тэр үед чинь бас 90 минь ч мэдгүй мессежнүүд гарч ирэл дугаарыг авч байгаа л бичээд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд 90 юм уу гэж байгаа л өөрөөсөө хүүснийхээ үнийг сонгочдөг. Зүг. Амар төсөөлөн бодоод мессеж байгаа. Яг уулзах удаа уцаар ирсэн чи байхгүй шүү. Маргааш өдөр. Гой түүх байна шүү дээ. Яад ийм байж л байдаг шүү дээ угаасаа тий. Тэрийг энэ ярмаар санагдаад. За. Холбогсонд баярлалаа танд. За баярлалаа. Шиг сайхан өнгөрүүлээрэй. Гоё хань болоод өстой гоё холбогдож орж ирдэ шүү. Баярлалаа. Би байг сонсд юм аа. За баярлалаа. Дахин Ер нь баярлалаа. 88.3-ын бүх нэвтрүүлгийг сонсд. Баярлалаа. Баярлалаа танд. Бүгдийг алдахгүй сонсохыг хичээдэг. Заримдаа бас амждаг юм аа. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Бүр нэрнгээсээ уулзсан бол балархна. Яг нөгөө залуунч л яг үнэхээр ижил хүстэн байсан бол асуудалгүй уулзчих шүү дээ. Манай энэ сонсогчлыг баларх байсан юм байна. Тийм байна. Яг эрэхтэй гээл хэлбэр дүрсээ хэлээл царай дөрхөө хэлээл өндөр намаа хилээд ахад л өөдөөс нь одоо төсөөлийн мессежүүдэд явуулаад залгахт нь утсыг авж ийн гэдэг чинь яг л уулзъя гэсэн цаа талдаа бол эрс шийдэмгийн харьцаа хандлагатай байсан биш үү те. Харин тийм байна тий. Яг ийм байж л идэг штэ. Гоё штэ. Хүний ярьж те. Баян штэ. Баян дансаг штэ. За. За хоёлаа загтлаач дуусглаа. Ёстой гой сонсогчийн хөгжилтэй гой дурсамжтай ч танилцчихлаа тийм ээ хаваалцчихлаа. Тэглээ энэ манай нөө сонсогчдын энэ бас комент хийгээд байгаа шүү дээ тий. За тий. Ярин тийж сүүлийн захиан дээр гардаг шиг тохиолдол надад болсон зэлэг гэж яста хамгийн унтарчихсан штэ л гин. Харин энэ тохиолдолд бас ялцчгүй хоёр биендээ ч ивгүй байдаг бахаа тий. Тэрийг манай найз яг ихтэй хүн илүү тийм шоконд орсон болов уу гэж бодож байна. Манай тэр найзын холол яасан гэсэн. За ярьж нэг айхтар өндөр гоё бие мийтэй залуу байсан гинэ. Саксч магсч чинь. Тэгвэл спортлог хүн байсан юм байна. Тэгээд учиргүй болцоонд яваа. Тэгээд нөгөө ажлаа хийхээр болоод хийж гин. Тэгсэн чинь л баг 1 2 3 гэл байхгүй гинэ. Орсон ч мэддэгтэйгөө дууссан гэд. Тэгээд тэгснээл бүрээстэй амар ядарчлаа энэ гэдсэн гинэ. Тэгээд нүү манай найз алсан чи юу болчихоо ёо. Юу болоод өнгөрөө бүр шок. Бүр ингээд айн гоцсон дургүй нүрцэн ингээд тэр ч одоо бүтлгүүл секс боллоо шүү дээ. Тэгээ тэгсэн чи бүр дургүй нүрээд ахт чи нөгөөх нь л тэ яасан гоё байсан бэ. Би өстө ядарч өглөө энтрэл гэдээсэн гин. Тэгээ тэрнээс ш бүр дахиж уулзмаар ингээд байн залгаад мессеж салахгүйсэн гэсэн. Тэр залуу болохоор уг нь өөрөө бол их кафе байсан юм шиг байгаа. Тийм л байна л. Манай найз болохоор юу ч мэдрээгүй өнгөрцөн бүр дургүй өрсөн. Ёстой нэрэ тэр би хаан хууртаа дими юм байлээ гэсэн шүү дээ. За нэг тийм болчихсон. Бас нэг тийм юу байдж штэ. Тэр одоо явган яриа юм уу, өнгөө юм уу, болсон явдал юм уу бөөмөд. Яг наадах чигшин. Нэг айгуу тийм залуутай ингээл уулзаал эмэгтэй хүн л ярьсан байгаа байхгүй. Залуутай болсон нөөх нь бас яг орж гоож мэддэхгүй нэттэйгээ тэгснэ тэр хүүхэндээ тэгээд дур тавьсан гинэ. Тэгснэ. Яа ямар гоё. Миний яар хит тавьсан гэдэгс. Хит тавьсан. Гороо гэж хариулт юм биш яа тийм биш. Ормын надад. Миний яар хит тавьсан гэдэгс шүү дээ. Яа. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Томчуудын ертөнцөөр хамтдаа аялж хамтдаа байсан үзэж сонсон нийт үзэг сонсогч тавхандаа маш их баярлалаа. Өнөөдрийнхөө захиануудыг ингээд уншаад дуусгасан. Та ч гэсэн манай нэвтрүүлэг захиа бичээд уншуулах боломжтой шүү. Ингээд эх 7 хоногийн яг энэ 5 гарагтаа бид хоёр анхны шинийн тухай захиануудыг унших болсон байлаа. Ингээд анхны шинийхөө ариун нандин мартагдчихгүй
бас сонирхолтой эсвэл бүр хөгжилтэй түүхүүдийг ч бас хуваалцах болох юм. Хуваалцахыг хүсвэл та Ариун бэлэг @mjradio.com гэсэн хаягаар бидэнд илгээгээрэй. За баярлалаа. За баяртай. Ингээ бүгдээрээ өчиг сайхан өнгөрөөд бүгдээрээ сайхан тавтаа сайхан амарцгаагаарай. Манай дараагийн нэвтрүүлэг маргааш өглөөний 7 цагт шууд эфирээр та бүхэндээ хүрэх болно. За түр баяртай. Дэлхийн монголчуудын МЖ радио 88.3.